Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдөр 2020 оны 4-р сарын 24 баасан гараг. Өнөөдрийн хичээлийн сэдэв Дэпүрүдэржийн тусгаар тогтнол шүлэг. Өнөөдрийн хичээлийн зорилго тусгаар тогтнолын баярыг хязгаа болдог, хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх. Тусгаар тогтнол шүлэгтэй танилцах, зохиолчин намтартай танилцах эдгээрийг бид мэдэж авах зорилготой. Ингээд багш нь тусгаар тогтнол шүлгийг үзэхийн өмнө тусгаар тогтнолын талаар ойлголт өгье. 12 дугаар сарын 29-ны өдөр үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоос сэргээсний баярын өдөр. Монголчууд манж гүрнээс салж бие даан тусгаар тогтносноо дэлхий дахинд албан ёсоор зарлаж богдож авцсан дам хутагтыг Монгол улсын эзэн хаанаар өргөмжилсөн түүхт өдөр билээ. Монголчуудын сэргэн мандлын эхийг тавьсан 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгал нь төрч ёсны үн эрдмийн уламжлалтай Монголын ард түмний түүхийн онцгой хуудас хойч үеийн бахархан дурсвал зохих түүхт үйл явдал мөн. Энэхүү үндэсний эрх чөлөөний хувьсгал нь монголчуудын турга тусгаар улсаа сэргээн байгуулах гэсэн олон 10 жилийн мухашгүй хүсэл тэмүүлэл, тууштай тэмцлийн биелэл, үндэсний ухамсарын их сэргэлтийн эхлэл 1921 оны ардын хувьсгалын бодит хөрс болсон билээ. 1911 оны цагааг чангах ажлын өвлийн дунд сарын шинэ 9 буюу аргын тооллын 1911 оны 12 дугаар сарын 29-нд Монгол улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн манжчин гүрний ноёрхлыг эцэс болгон монголчууд үндэсний тусгаар тогтнолоор зарласан. Улмаар 8 дугаар богдыг Монгол улсын шашин төрийг хослон баригч хэмжээгүй эрхт хаанд өргөмжилж түүнд төрийн тамга, төрийн далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж 5 яам бүхий засгийн газрыг байгуулах түүхэн шийдвэр гарган тусгаар тогтносон богд хаант Монгол улсыг байгуулсан. Ингээд багш нь Дэпүрүдэрж намтар уран бүтээлээс товч танилцуулъя. Дэпүрүдэрж нь 1933 оны 10 дугаар сарын 15-нд Өрхөнгай аймгийн Бүрцэмэнд төрсөн. Уран бүтээлүүдээс нь дурдвал Хөхт айлан бэндэрлэг, Сэгс цагаан богд, Хар зас, Гэргий, Чингис, тусгаар тогтнол гэсэн шүлэг найрагдлуудыг тус тус бичжээ. 1981 онд төрийн шагнал, 1983 оны анхны болор цомын эзэн, 1996 онд ардын уран зохиолч цолыг тус тус хүртсэн байна. Тусгаар тогтнол шүлэг. Монгол улсын хөдөлмөрийн баатар ардын уран зохиолч Дэпүрүдэржийн тусгаар тогтнол шүлгийг жил бүрийн 4-р сарын эхний 7 хоногт ерөнхий боловсролын сургуулийн сурагчид Монгол улсын ерөнхийлөгчийн хамт уншдаг уламжлалтай. Сурагчдад их оронч сэтгэл тусгаар тогтнолын ухагтхууныг шүлгээр дамжуулан илэрхийлж жил бүр энэхүү шүлгийг унших нь яруу найрагч Дэпүрүдэржийн тусгаар тогтнол шүлгийг үндэсний бахархалт шүлэг болгох зорилготой юм. Энэ зураг дээр ерөнхийлөгч маань ерөнхий боловсролын сургуулийн 2222 сурагчидтай тусгаар тогтнол шүлгийг уншиж байгаа байдлыг харж байна. Одоо бүгдээрээ тусгаар тогтнол шүлгээ сонсъё.
Номадик фильм үзүүлж байна. Тусгаар дотн бол улс орны хамгийн дэд үнэт зүйл. Үүнийг хамгаалах, хадгалах, өвлүүлэх нь бидний үүрэг. Эцэг өвөг дээдсийн ямар их хүнсэнтэй, ямар агуу холж ухаантай, эрдэмтдээ хүмүүс байсныг бид мартаж болохгүй гэж үзээд пөрөвдөрж байгаа энэхүү агуу сууд бүтээлийг үеийн үедээ мөнхлөн үлдээхийг зорив. Ерөнхий винттрэгч аялгууд сайхан найруулал. Киноурлагийг дэмжигч Тэмийн модон төрийн бүс байгууллага. Ханад цагаан гэрийн од хиймрийн тоонон дээр хасаг халуун тулганы омог дөрвөн тотгон дээр хан алтай аавын онгон тэргүүн оргил дээр хатан сэлэнгээжийн од дорчих мандал дээр тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ. Ганган улаан тимээний зогдор дэвсэх тишил дээр гантай мөнгөн хитний зоо дэлдэх тээгэн дээр галбин халуун говийн хулан ангах айрын дээр гантиг чулуун хисааны янгэр халих элгэн дээр тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ. Хүж дурдан бүсний ташаа дарах нуглаан дээр хүрэл манан хөөргөний дайлан дарах нариган дээр хүүшийн сүдэр буулсан уулын гацаа бууцсан дээр хүннүүдээ цийн тамгалсан улбаа гарихэн бөөрн дээр тусгаар тогтмол чамайг тунхаглан бичнэ. Ширмэн төмөр дөрөөний шивээ зураг тавган дээр шижир алтан эмигний шигтгэ чимэг гарихэн дээр шинийн хоёрны саран аяалж шингэх тэнгэр дээр шимийн ярих ногоо ханшил задрах газар дээр тусгаар тогтмол чамайг тунхаглан бичнэ. Аавын мөнгөн хазаарын 8 цэнгийн товрон дээр Азийн алаг нэлхийн 81 шагаан дээр аляахан саарлын унаг хөллөн тэнцэх нуг дээр ангирын 2 дэгдээхээ хөвөн цэнгэх нууран дээр тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ. Эндэр улаан галын цац бадман дүлэн дээр ихэр 2 заглын цацаг шанхан дэлэн дээр эдэр 3-9-ийн цас чахрах цайдан дээр элд мөсөн голын цан хөөрөх гарман дээр тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ. Бэлгийн цэнхэр хадагны 2 гар дахь дэлгээс дээр бэхэн хар гизгний хосоор дарах сүлжээс дээр бэрийн домогт цэцгийн хорвоо уйрах дэлбэн дээр бидэрт мөнгөн сарны хоймор унах тоян дээр тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ. Урсгал татмал усны хөл алдах ёроол дээр ургамал таримл модны хөрсөн тавах язоор дээр уйран мэлэмрэх ямгийн дурлал амьлах харцсан дээр уйлан мэдлэх үрийн дуулан орхих манцын дээр тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ би. Ажнаа сайн хүлгийн гал цэглэх тууран дээр айгсан удаан хөдрийн ганцарцах хайлш дээр амар төвшин жаргалтай ам бүлийн дансан дээр алтан босог үзийтэй айл бүхний үүдэн дээр тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ би. Баяр нарийн ширээний амт тансаг эдэн дээр баян хангад мөхөрсөн арц хуш зээргэн дээр балтар давтан ширээсэн анжисны торгон нэрэн дээр багц дүүрэн ургасан атрын тэрэний бүрэн дээр тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ би. Эвтайдын хаяа дархан хөлийн дээлсэн дээр инх тавны гарууд байчин ирсэн тангараг дээр Эрдэнэ зоогийн хэрмний 108 сумраг дээр энэ зооны өргөний 100 түмэн сонхон дээр тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ би. Эрх чөлөөний зарлиг ардын үндсэн хууль дээр
их хэл соёлынхон ад биш баян сан дээр эгнэтийн арга билэг алтан соёмбын гачил дээр их нутгийн шорооны амир сэлэх ширхэг дээр тусгаар тогтвол чамайг тунхаглан бичнэ би. Аавэжийн буянтай үлзийд цагаан хоймор дээр амин гарвлын толботой үлгийтлэгсэн оожин дээр ардын журамт цэргийн өргөж ялсан туган дээр амьсгалан бидэнд өгсөн өрлөг дээгсэн дурсгал дээр тусгаар тогтмол чамайг тунхаглан бичнэ. Хан тэнгэрт сүмбэрлсэн үйлдвэр уурхайн яндан дээр хаяа нийлж сүмбэрлсэн үлгэрийн харшийн туурган дээр хангай говь талын үлэмжийн өв баялаг дээр халуун их оронч бүхний үндэсний их бахархал дээр тусгаар тогтмол чамайг тунхаглан бичнэ. Сав савар сайдын харвж хүрхгүй зэлэн дээр сая саяар сүргийн хатирч хүрхгүй бэлчээр дээр сар нарны өртөөнд хагцж болшгүй учрал дээр сайхан Монгол орноо хайрлаж ханшгүй ерөөл дээр тусгаар тогтмол чамайг тунхаглан бичнэ би. Өглөө бүрийн нарны асгаран буух цацрал дээр өвгийн морин хуурын аялгуу хослох утсан дээр өргөн цээж чөлөөтэй амьсгалж яваа агаар дээр өөрийн толгой мэдэлтэй амьдарч яваа заяан дээр тусгаар тогтмол чамайг тунхаглан бичнэ би. Ухаа хомрын жолоог заглан татсан талбай дээр ухаанд Жанжин Сүхбаатрын зарлан дуудсан тунхаг дээр Улаанбаатар нийслэлийн заяа тэтгэх дээвэр дээр улсаа ачлан захирсан засаг төрийнхөө ордон дээр тусгаар тогтмол чамайг тунхаглан бичнэ. Нүүрэнд нь галбадарсан Монгол эцгийн хиймэр дээр нүнжигэнд нар гэрэлтсэн Монгол ихийн сэтгэл дээр нүүдлийн өргөөнд нэгдсэн Монгол аймгийн холбоон дээр нүүбийн шилтгэнд заларсан Монгол улсын далбаан дээр тусгаар тогтмол чамайг тунхаглан бичнэ. эзэн сууж жаргасан их заяагаан сүсгэлж Эх орн таныхаа ирээдүйн таалалд нийцүүлж Эрдэнэсийн далайгаас шүрдсэн итгэлийн сувд үгсээр их жаргалан батарсан иргэн бүхний гараараа тусгаар тогтмол чамайг тунхаглан бичнэ би. Энд өгшин 2 хаяг орууллаа. Энэ 2 хаягаар нэвтэрч ороод шүлгээ эхнээс нь дахин сонсож болно. Ингээд огшин гэрийн даалгавар өгч байна. Гэрийн даалгавар Дэнвийн бүрэгдэржийн тусгаар тогтмол шүлгийг олж дэвтэртээ хуулан бичээд таалагдсан хэсгээсээ цээжлээрэй хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээлд анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа. Дараа дахин уулзтлаа. Баяртай.